илүү их зүйлийг амьдралаас хүсэж байгаа мөртлөө тэр хүч чадлыг дотроосоо гаргаж чадахгүй байгаа. Өөртөө итгэлгүй байгаа. Яг ингээ юу хийхээ мэдэхгүй байгаа. Аль эсвэл амьдрал чинь ингэж дандаа юм дээшигээ өгсөж доошоо уруудж явдаг штэ. Яг амьдралынхаа тэгж уруудж байгаа үед хүрээд ирсэн. Би сая өөрөө хэдэн сарын өмнө яг ингээд туулсан байхгүй юу? Яг миний бичлэгийг гүйлгээд харах юм бол би ингээд ажилласаа гарсан ингээд бичлэг хийсэн байгаа хэдэн сарын өмнө. Тэгээ тэр үед яг ажилласаа гараад хэдэн сарын хувьд ингээд үнэхээр жоохон сэтгэл санааны хямралтай, яг юу болохын тодорхойгүй, юу хийхин тодорхойгүй, яг тийм байсан. Тэгээд яг тэр мэдрэмжүүд нь яг ямар хөө байдлаар илэрсэн бэ гэхээр сэтгэл готрол, сэтгэл түгшил, тэгээд санаа зовлт, шийдвэр гаргаж чадахгүй байдал, зүгээр л ингээд юм хийх ёстойгоо мэдж байгаа мөртлөө бичлэгээч хийж чадахгүй бүр ингээд яг таг гатсан, яг юу хийх ёстой юм бэ гэд ингээд бодогдоод тэр мэдрэмжийг өөрөө мэдэрсэн учраас яг тийм мэдрэмжийг мэдэрж байгаа бол тэг ингэж гарч ирдэм байх шүү гэдэг талаас нь ингээд ярих гэж бодсон юм. Хамгийн эхлээд одоо хүчирхийн эргэн ирэлт гэхээр л миний хувьд жоохон бахаас эхлээл одоо нөгөө үнжээ шиг төгсөө тарилаа л гэдэг шиг. Тэгээ өсөө тарилцсан гад тэгээ. За тэр жоохон тэгээд гэтээ энэ гадаад байдал бол нэг амар чухал биш юм байл л дээ. Яг үнэндээ зүгээр яг дотроосоо тэр хүн өөрөө ингэж би яг юу хүсэж байгаа юм бэ? Би яг хэн байхыг хүсэж байгаа юм бэ? Би ирээдүйд юу хийхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг мэдэрч гарч ирж байна гэдэг чинь яг чиний хувьд амар том хүчирхэг эргэн ирэлтийн суурин тавигдж байна гэж хэлж болох юм байлаа. За хамгийн эхлээд хамгийн хүсэж байгаа зүйлээс эхэл. Өөрөөр хэлэх юм бол чи ирээдүйд хэн байхыг хүсэж байгаа? Чи ирээдүйд амарлаг модель болж болно, ирээдүйд жүжигчин болж болно. Яг хүн болгоны нэг тархинд хүүхдтэй хасаа эхлээд нэг тийм рол модель байдаг штэ. Би яг ийм хүн шиг мэдлэгтэй, ийм хүн шиг те гадаад байдлаа авч явдаг, нийгэмд ийм байр суурьтай, ийм гэр бүлийг тогтооцсон, ийм боловсралтай гэд. Надад бол яг ингээд жоохон байхад ингээд нэмэгцээр агаад нэг тийм рол модель те үүссэн байсан. Тэгэхээр би яг одоо тийм л байдлаар ингэж гоё өөрийгөө гаргаж авч явах юмсан гэдгийг ингэж бодож эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хэрвээ тийм хүн тархинд ч байдаг бол тэр хүнээ бодоод би яг тийм болохын тулд одоо хаанаас хичээж эхлэх ёстой юм бэ? Би яг юун дээр анхаарах ёстой юм бэ? Би яг юуг өөрчлөх ёстой юм бэ гэдгийг бодох ёстой юм байна. Хэрвээ тийм хүн байхгүй байгаа бол тийм хүнийг бүтээцгээгээрээ айгүй гоё ингээд өөрийнхөө ирээдүйг бүтээж ийнэ гэсэн үг шүү дээ. Тэмдэглэлийн дэвтэр дээр зурж олно, бичиж болно. Одоо Dreamboard дээр гаргаж болно, яаж ч болно. Тэгвэл хүн хүчирхэг эргэн ирэлтийг хийхийг хүсэх үедээ яг яадаг вэ гэхээр за шууд ингээд үйлдэл авъя, шууд хий гэж ингэж бодож чаддгүй гинэ. Яагаад гэвэл тэр хүн яг хаанаас эхлэхээ мэддэггүй. Тэгэхээр эхний ээлжинд бүгд тэр ингээд бодчихж байгаа шүү дээ. За би яг ийм гоё эмэгтэй, би гоё ийм гоё залуу ингэж болохыг хүсэж байна гэд. Тэгээ бодчихгоотаа яг хаанаас эхлэх ёстой юм бол яг юу хийж эхлэх юм бол гэдгийг мэддэггүй. Тийм учраас гоё 6 сар алга болцгоё. Тэгээд яагаад вэ гэхээр хүн ингээд өөрчлөгдөе гэд ингээд дотроосоо хүсээд байнгут хүний хүрээлэл, хүний одоо альсэл хүссэн орчин, нийгэм, найз нөхөд юу эдин те тэр хүмүүс чиний хуучны чамайг мэдж байгаа штэ. Чиний өчигдрийн чамайг мэдж байгаа штэ. Хэрвээ чи ингээд айгүй тийм те жоохон буруу зуршилтай гарч ордог те шүн алгаан гоё найз нартаа нийлж шауддаг гэсэн чинь нэг л өдөр найз нартаа би өөрчлөгдлөө гэл хэлэнгүүт найзууд чинь юу вэ те нар баруунаас мантлаа юу энтер гэл тэгээд хүний орон зайд ингээ халтаад идэг та. Тэгэхээр яг тэр хүрээллээсээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Вэ найзууд чинь тэгдэг бол найзуудаасаа тусгаарлагдаад сошиал медиагаасаа тусгаарлагдаад зүгээр л алга болох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр эн чин яг чиний өөрөө өөр дээрээ төвлөрч байгаа тэр төвлөрлийг бий болгож байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хүн ахихын тулд угаасаа чамаас золиос гарна. Одоо жишээлх юм бол золиос гаргаагүй амжилт гэж угаасаа байхгүй шүү дээ. Золиос гаргаагүй ахиц гэж байхгүй. Тийм учраас чи золиос гаргангуудаа ингээд гаргасан золиостой амар харамсч болохгүй. Яагаад гэх юм бол цаана нь ингээд амар гоё амжилт хүлээж байгаа чамайг. Тийм бол яагаад 6 сар алга бол гэдэг байгаа вэ гэхээр одоо Apple компани жил тутамд шинжлэгдсэн загвараа гаргадаг тийм үү. Гэтэл бид нэр хизээч iPhone 17-гийн загварыг мэдэхгүй байхгүй одоо бид нар. Яагаад гэвэл тэр хүмүүс нэг жил тэр 16-гийнхаа сайжруулсан хувилбар дээр ажиллаж байгаа. Гэхдээ нууцаар бид нарт хизээч төрүүлж танилцуулахгүй шүү дээ. Яг л тэрнтэй адилхан. Чи бүтэн 6 сар, за эсвэл 3 сар
яг бүтэн өөр дөрөө төвлөрөөд өөрийнхөө сайжруулсан хувилбар дээр ажиллаад, гадаад байдал дээр ажиллаад, дотоод сэтгэл зүй дээр ажиллаад, мэдлэгтэй ажиллаад яг ингээд ажиллаад гарч ирэхэд чиний хүрээлэл 180 градус эргэж өөрчлөгдөнө. Чиний статус өөрчлөгдөнө, чиний мэдлэг өөрчлөгдөнө дагаж. Хүн эцэст нь өөр дөрөө ажилласан үед л яг өөрчлөгдөнө. iPhone хэрвээ тэ нэг шин tools гаргачаал манайх камерын дээр ийм жижиг юмтай болсон шүү дээ гэл тэ. Альсвал манайх утасныхаа ард лого дээр ийм зураас нэмсэн шүү дээ. Гэтэл бид нэр хизээч iPhone 17 гарангууд вау гэж очрлож авахгүй шүү дээ. Яагаад гэвэл бид нэр цаг тутам тэр мэдээллийг аваад байгаа учраас. Тэгэхээр жоохон үн цэнтэй байгаад өөрийгөө хідэн сар тэ тэр ghost mode дээр тавьж агаад ингээд хичээнгүүлээд ард нь гарах хэрэгтэй. За гуравт нь болохоор сошиалаас холдох хэрэгтэй юм байна. Тэгэхээр яагаад сошиалаас ингээд холд гээд байгаа вэ гэхээр тэр чин яг үнэндээ бид нэр тэрийг ингээд ухах тусам гарч ирээд байна гэдэг. Бид нар бүр яг тэрэнд донтцсон буюу бидний тархинаас допамин гэдэг яг аз жаргалын даавар яг ялгараад гүн процессийнхоо үе шатанд байжангууд бидний утсыг хин нэгэн хүн хурааж авах ч юм уу, Wi-Fi тасрах ч юм уу, цэнийг дуусгах ч юм уу. Тэр үед бидний тархинаас юу ялгарч ийн вэ гэхээр стресс ялгарч байгаа байхгүй. Хэрвээ ингээд сошиал медиа дээр ямар нэг бичлэг ч юм уу хийдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол зөвлөхөд зүгээр яг хийх үедээ л орвол яг ингээд судалгаа хийх бол судалгаа хийх үедээ апплод хийх бол апплод хийх үедээ л орвол аль эсвэл зүгээр байнгын ингээд ухаал янзлал хамаг юм яг үндэ сошиал медиа чинь жоохон фейк штэ. Сошиал медиаг заяа Монголд амар ашиглаж байгаа л Америкт ирсэн чи oh my god юу вэ? Нөгөө нэг хинч биш штэ бид нэр дэлхийн 7 тэрбум гаруй хүний донд бид нэр яг цагаад л бол хинч биш байхгүй. Тийм учраас бити тийм хийсвэр юмд донторой. Дөрөвт нь буюу хэцүү байдлаас гарахад тусалдаг даавар гинэ. Яг эндорфин гэдэг дааврыг яг юугаар ялгаруулдаг вэ гэвэл дасгал хөдөлгөөн, бясалгал, ном яг чамайг тэр зүйлийг хийснийхээ дараа аз жаргалтай болгодог дадал зуршлуудаар тэр даавар чинь ялгардаг. Чи хизээч бүтэн 24 цаг утсаа ухчаад усч дуусныхаа дараа аз жаргалтай болохгүй шүү дээ. Яагаад гэвэл чиний хийгээгүй ажил чинь чамайг хүлээж байгаа тийм үү? Чи ажиллаа бодоод стресстэй. Бид нэр яг яадаг вэ гэхээр өөрсдийнхөө одоодоо аз жаргалтай байх хэрэгтэй гэж ингэж хотоодондоо хор хийгээд одоодоо гоё амжих хэрэгтэй гэл цагаа хийдимээ өнгөрөөгөл тийм ш. Жохон ирээдүгөө бодох хэрэгтэй. Хэрвээ хийсэндээ харамсах юм бол тэр чинь чамайг аз жаргалтай байлгах зүйл биш байхгүй. Тэр чинь буруу зүйл. Тийм учраас одоо хийж байгаа зүйлтэй чи ирээдүйд харамсах уугүй юу гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. За тавт нь нойргуудлаас гарах хэрэгтэй юм байна. За би чинь яг үнэндээ бүр нойргуудалд ороод би үнэхээр тийж нойргуудалд орж үзэж байгаагүй. Тэгээд тэр түгшлээсээ болоод ингээ унтаж чадахгүй 9 цагт орондоо орсон ч гэсэн бараг 3 цаг үед унтдаг. Яагаад гэвэл ингээл нүдэн хаар шууд өндрөөс доошоо унж ийн гэж бодоод ингээл хүн шууд ингэж түгшиж босч ирдэ штэ. Яг тийм байдлаар тэгэд хэрхэн яаж тэр байдлаасаа гарсан бэ гэх юм бол хамгийн эхлээд зүгээр л гэр бүл дээр очсон. Яагаад вэ гэхээр хитрхийх нөгөө хүчтэй байх гэж хичээгээд, хитрхийх бүх юмыг чадах гэж хичээгээд, хитрхийх өөрийгөө шахаад тэгснээс болоод ингээд өөрийнхөө аз жаргалтай, тайван, амар амгалан байлгадаг газар гэр бүл шүү дээ. Яг гэр бүлдээ цаг зарцуулж чадаагүй амар олон сар ер нь бол олон жил явцсан мэлээ. Тэгээд гэр бүл хүнийг идгээдэг. Бертон гэх юм бол яг ингээд бясалгал хийгээд, йогт яваад тэгээ мөн дээрээс нь илүү их ингээд дотоод өөртөөгөө ярилцах гэж хичээсэн. Тэмдэглэл хөтэлсэн. Тийм. За гуравт нь би яг ингээ унтахтаа бүр байнгын тийм унтуулдаг ай сонсдог ч юм уу эсвэл унтуулдаг тийм бясалгал сонсдог ч юм уу тийм юм сонсч унтдаг болсон. Тэгжээч арай гайг болсон. Мөн дээрээс нь нарны гэрэл амар чухал. Миний өрөөчөн миний Монголд байдаг яг тэр нөгөө гэрийн ингээд өрөө тэр чигээрээ ингээд улаан хөрөн хөшгтэй тэгэл ингээд нарны гэрлийг хоёр талаас нь битүү хаачдаг гэсэн байхгүй. Тэгээ би өглөө сэрээд угаасаа яг компьютерийн дэлгэцийг амар сайн харахын тулд ерөөсөө яг хөшгөө нээдгүй тэр чигээр нь. Тэгэл би яг тэрийг хараад за би хэрвээ энэ хөшгийг нээхгүй өдөржин байх юм бол миний амьдралд байнга асуудал бодогдох юм байна. Би жоохон тэг гадаа ямар байгааг харах хэрэгтэй юм байна гэд
хэдэн өдөр ерөөсө хөшгөө авахгүй даа нээлттэй байдлаж утсан. Тэгсэн чинь яхаарахгүй нөгөө нэг хүн чинь нийгмийн амьд учраас бас ингээд нийгэмтэйг ингээд ойрхон тэгээ ойр мэдрэмж нь ингээд хүний сэтгэл төрөөд тайвширд юм л. Тэгэхээр хүн нарны гэрэлтэй амар ойрхон байх хэрэгтэй, байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй юм байлээ. Тэгжээж тэр хүний стресс, тэр хүний нойргуудл ингэж багасдаг. Миний сүлд нь өөрийгөө ингэж дотоодоос нь мотивацжуулах хэрэгтэй. Хэдий ингээд би үнэхээр гутарсан зөндөө олон сар ингээд юм хийх хүсэлгүй болсон. Гэтэ би уг нь баг багаар хийгээл явуулсан л та. Гэтэ ингэж яг өмнө нь байсан яг тийм нөгөө мотивац амар гоё те урам зориг хүч чадлыг тэр бүгдээр гарахгүй болсон байсан байхгүй. Яг ингээл жоохон мөлхөөл заяа ингээл за хий даа гэл ингээ хийгээд тэгээд би яг тэрнээс юуг ойлгосон бэ гэхээр яг тэр мэдрэмж чамд төрж эхэлж байгаа бол зүгээр л нэг юмны ард гарч байгаа. Надад яг тэр мэдрэмж төрөөд би юуны ч ард гарч чадахгүйс учраас би зүгээр за зовлон даврыг ганцаараа богд уул руу гараад би өмнөөсөө ганцаараа гарч үзэж байгааг л тээ. Тэгээд цаг алхахтай штэ би уулагч тийм шавартай байна гэж бодоагүй тэгснэ бүр бараг цагаан пүүзтэй гарцсан заяо. Тэгээд нөгөөх нь ингээд дээрээс борооных нь ус нь ингээд орж ирээд бүр шавхаандаа ингээд халтарч малтраад хөрхий манай монголчууд ч сайхан сэтгэлтэй юм болохоор ихчин дөө мод барих гэд бас модтай найзлаа. Тэгээ модтойгоо амталхаад тэгээ уулан дээр гарсны дараа над юу мэдрэгдсэн мэхээр бүнхээр буцмаар байсан. Бүр ингээд дундаас нь ёо энэ хүмүүс хосороо гараад байгаа юм би ганцаархнаа энэ уулан дээр те юу ч хийгээд байгаа ингээл. Гэтэ гарсны дараа яа тийм ээ би чадчихлаа штэ би гарчлаа гэл. Яг тэр мэдрэмж ингээ хүнийг за дараагийнх нь таск нь дараагийнх нь ажил нь юу вэ? Би энэ ажлынхаа ард гарчлаа. Одоо яг дараагийнх нь яг юу юм бэ гэдэг зоригжуулалтанд хүргэдэг. Тийм учраас жижигхэн зүйл байсан ч гэсэн нэг жижигхэн ажлын ард хамаагүй гарах хэрэгтэй. Тэгжээч чиний дараагийн ажлын ард гарах тэр урам зоригч орж ирнэ. Тийм учраас мотивацжуулалт гэдэг зөвхөн гадаадаас хэн нэгэн хүнээс бичлэгнээс тэ мотивацжуулах биш. Чи ямар нэгэн зүйлийн ард гарснаар өөрийгөө мотивацжуулдаг. Тэгээд дараагийнх нь болохоор би шууд dream board-аа ингэж сэлдэг байхгүй юу? Dream board-ыг би утасныхаа дэлгэцэн дээр хийжтэй. Одоо ингээд зүгээр Canva бидэн штэ. Canva дээр ингээд өөрийнхөө энэ сарыг хүсэж байгаа юмнуудаа ч юм уу те энэ үйлрлийн хүсэж байгаа юмнуудаа оруулаад яг энэ зүйлийг ингээд хүсэж гин өөртөө хэлэхгүйц үгээ ингээд урмын үгээ дээр нь бичээд те энэ зүйлийг хүсэж гин энэ зүйлийг авмаар байна энэний төлөө хичээн гэх хүн ингээд dream board-ыг ингээд оруулчихгоот яхаа аргагүй тэр зургийг байн хараад тэрнийхээ төлөө хичээх ингэж урам зэргийг авдаг. Өглөө алган сэрээд угаасаа утасны чинь дэлгэцэн зураг чам тарагдчих штэ. Тэгэл за тийм ээ би хичээнэ би ингээ өнөөдөр ард гарнаа гэдэг урам зориг ордог. Тийм учраас үнэхээр гаццсан юм шиг мэдрэгдэж байгаа бол над асуудал чинь зүгээр юу ч биш. Ажлаасаа гарсан те сургууль чинь бүтэхгүй болсон юу ч байж болно. Над асуудал чинь зүгээр л амжилтын чинь нэг шат заяо. Тийм учраас яг ингээд ард нь гарах юм бол ард нь амар гоё амжилт хүлээж байгаа. Тэгээд ямар ч лээсэн миний энэ бичлэгийг дуустал нүцэнд баярлалаа. Тэгээд Америкт байгаа үедээ аль болох маш олон зүйлийг судалж хүрэхийг хичээнэ. За бүгдэндээ хайртай шүү. Love you.